Mandala Films үзүүлж байна. Энд нүдэнд үзэгцээс гарт баригдахааргүй тийм өмд зүйл энэ Монгол хүний дотор сумсан дэд юм болоо гэсэн тийм ойлголт байдаг. Нүдний галт цогн ингээд нэг байглаасаа нэг тийм заяц юм шиг санагдаад байдаг шүү дээ. Энэ бол нэгдэлд манай Монгол орчуулын хамгийн хатуужилттай өсөж байгаа. Тэгээ манай одоо гоё нүүдэлчин ахуй соёлд байгаа л одоо амьдралын тийм ухаан шүү дээ. Монгол хүнээс л гарах байхгүй. Монголчуудыг монголоор нь одоо үлдээж байгаа. Нөөдөр ерөөсө энэ хурууд. Ийм онцгой өөртөө гэсэн юм зүйлтэй байна гэдэг чинь нэг тийм одоо бахархаа штэ зүйлтэй. Тэгэхээр эн чинь үндэстний хамгаалалт болж байна шүү дээ. Монгол Одоогоос 21 зууны тэртээд өвөг дээдэс маань өргөн уудам нутагт үннүү химээх улсаа түүхнүүлж агуу түүхийн эхлэлийг тавьжээ. Ялан дийлсэн, мандсан, уруудан доройтож дахин сэргсэн олон зуун жилийн бахархалт түүхэн цэдэг хуудас эргэсний дараа өнөө цагт та бидний үед хэрхэн үргэлжилж байгаа билээ? Таны хэрэг нь одоо яг өнөөдөр за иймэрхүү байх юм бол энэ бол Монгол хүн шүү гэд нэг хэлэх тийм одоо юу гэдэг нэр том юм бүр ингээд стандарт гэж бүр ярил л да ойлгомжтойгоор Монгол хүний стандарт гэж байх уу? Монголчууд бол ерөөс энэ дэлхийд хамгийн өндөр ёс суртахуунтай. Өөрөөр хэлбэл за тэр шударга ёс гэдгийг дээдэлдэг. Эрэлхийг зоригтой. Үүрэг хариуцлага одоо дээд зэрэгээр ухамсардаг. За тэгээд минжин нэгүүлсэнгүй сэтгэлтэй. Дээр нэр төрөө бүр дээдэлдэг. Асар их төсвөр төвчээртэй. Атгах мөн сэтгэл өш онцон өөрлөдөггүй. Зүгээр л монгол хүний энэ бол уг чанар. Монгол хүний ёс суртахуун. Одоо би танаас түрүү монгол хүний стандарт гэдэг нь монгол хүний ёс суртахуун юм байна. Тийм үү? Шийдэж ойлгож байна. Тийм. Ёс суртахуун. Үндэстэн болгонд өөрийн гэсэн давтагдшгүй онцгой шин чанар байна. Гэхдээ монголчуудад тэр онцгой шин чанар арай илүү давуу гэж магадгүй. Энэ нь одоо үндэстнээ бусдаас төвлөх гэж байгаа ямар нэгэн одоо шовинист хандлага гаргаж байгаа зүйл биш юм. Ягаад гэвэл энэ Төв Азийн тэгш дөрвөн үлрэлтэй онцгой байгаль, онцгой одоо аж ахуйтай давтагдшгүй энэ орчхой ямар юм бий болж байгаа нөхдөр хаанч байдаггүй давтагдшгүй соёл зан зашил бий болж байгаа. Тэр соёл зан зашил нь өнөөгийн бид нарын сэтгэлгээ хандлах соёлыг тодорхойлж байдаг. Үнэт зүйлийг тодорхойлж байдаг. Дээр нь мөн хаанч байдаггүй бие физиологийн өвөрмөц онцгой чадамжийг бий болгосон. Сэтгэлгээний ялгаа байна. Нүүдэлчин учраас модун шани бол түүний өөрийгөө харах хараа болвол зөвхөн нүүдэлчдийн ертөнцид биш энэ Евразийн уудам тал нутагт багтааш харж чадсан онцлог байна. Өөрөөр хэлбэл монгол хүний харах, бодлого, явуулах цар хүрээн нь бол тийм уудам гэсэн ийм санаатай. 13 дугаар зуунд нийт монголчууд 700-аас 800 мянга хүн амтай. Гэтэл асар их өргөн удам нутаг дэвсгэртэй. Ийм улс орн 14 дугаар зуунд дэлхийн дахныг
260-ны турш буюу 140 жил одоо шударга ёс инхийг тогтоогоо. Тэгээд дэлхий хүссэн хүсээгүй Монголын удирдлаганд орсон. Гэтэ Чингис хаан нэг зүйлийг бол онцгой анхаарсан. Хаан хүн яавал агуу түүхийг бүтээж чадах вэ гэдгийг мэдэрч байсан. Тийм учраас Чингис хааны явуулсан бодлогууд урд өмнө тэр модон шинүүгийн хүнүүгийн савлаж харж байсан нүдээр өөрийнхөө эзэнт хүрний харж чадсан. Тийм ч учраас Чанчун Момтой уулзахдаа хэлж байгаа. Би бол 1000 жилийн тэртэг шаниун усын залгамжаа гэж. Бүх түүхээ мэдж байна. Алсыг харж чадж байна. Түүхэнд үлдхийгээ бодож чадж байна. Тэгэхээр 3 цагийн сүлжээгээ олж харж чадж байгаа энэ ухаан Чингист байсан учраас энэ агуу их хаан болж чадсан гэж би ойлгодог. Өнөө цагийн залуу үеийнхний ухамсар сэргэж, эрен цагийн хар үе бүрийгээс орчин цагийн гэрэл гэгээнд шин түүхийг бүтээж дэлхий дахнаа Монгол хэмээх нэрийг дахин дуурсгах боллоо. Энэ их авьяас чадварын учир чухам юунд байна? Бид нар 4 цагийн удирал хамгийн хатуу 4 цагийн удиралтай ганц бүс нутаг байхгүй юу? Ийм одоо халуун хүйтэн харшилсан ийм бүсэд энэ хүн гэдэг юм чинь бүр генийн төвшөнд асар өндөр чадамжтай байгаа байхгүй юу? Тийм учраас Хатан баатрын хүүхдүүд очоод дэлхийн оюуны алтан медалийн авчихна. Нэг залуу очоод сумод аврах болчихно. Нэг одоо юу гэж орхон баяр очоод тэр Солонгост байдгийг аваад. Нэг нор бонцод дуулаад дэлхий. Үг дээдсээс бидэнд одоо генд ингээд уламжлаад өвлөгдөөд ирсэн тэр Монгол хүний одоо гүйлгэн ухаан, хэрсүү ухаан, саруул ухаан гэж одоо байна. Тэр ухаан нь бол одоо монголчуудыг монголоор нь одоо үлдээж байгаа. Өнөөдөр ерөөсөө энэ хорвоод ийм хамгийн гол зүйл. Манайхаа нэг арга байна. Наас энийг өргөд наас энийг өргөд. Энэ осноо хороож доош нь отын дэгэ хамтдаг. Энэ хүнтэй. Бидний хаалгыг эвцэн модчин 2-3 өргөд дийлгүй аим хүнд байсан байхгүй юу? Тэр модныхаа хүн чинь ашиглаад 1 2 энэ чинь нөгөө манай Монголын одоо соёлд байгаа зүйл шүү дээ. Тэрс маа хөдөө нүдэл чинь бидний нөгөө сур илтгэх арга шүү дээ. Хүн чулуу ингэж доор нь ороод сураа гэж одоо нөгөө гараар дийлгүй бүдүүн модоор гой сураа юм хэлдэг шүү дээ. Тэр аргыг ч одоо багадаа зөндөл харж байгаа биш хөдөө бас марун хөдөө тийм хүзүүл харна дээ. Тэр бодол зурсаж орж ирэл тэгэл тэрийг яаж ингэ жоохон өөрчлөлт ингээ болчихсон байна. Өөрчлөлт жоохон өөрсөн маягаар л одоо гаргаал хийцэн зүйл шүү дээ. Тэр маань бас энэ дотор байж таарал тэгээд. Тэгэхээр манай одоо гоё нүүдэлчин ахуй соёлд байгаа л одоо амьдралын тийм ухаан шүү дээ. Ямар юм тэмцээ уралдаа ямар нэгэн зүйлийг амархан тасан зохицоод юм арга барил учрын одоо бүр байхт нөгөө монголчлах арга байгаа шүү дээ. Монголчлал тэгэл бусад орныхонтой харьцуулахад ер нь бол илүү арай илүү гүйлгээ ухаан сайтай, арай илүү потенциал сайтай юм шиг санагддаг. Тэгээ яг сагсан дээр энийг бас ингээ хоёруулаад бодох юм бол манай 3-9-3 сагсан бөмбөг монголчуудад ингээд амар их сайн зохицдог гэж бодож байна. Ягаад тэгэхээр ингээ маш хурдан темптэй ерөөсө хамгаалт тавталгаа гэдэг 12 секундэд маш хурдан шилждэг. Ерөөсөө л моментийн спорт, момент нь ингээ секундын дотор өөрчлөгдөж болно. Тэр болгон дээр ингээ бид нар зөв шийдвэр гаргах хэрэгтэй, зөв одоо тактикийг байрж ажиллах хэрэгтэй. Тэгээ ялангуяа энэ сая юм 100 болсон Монголдсан дэлхийн аварга бид нэр дандаа юм ойрхон тоглолтуудад зөв шийдвэрүүдийг гаргаж чадсан гэж бодож байна. Тиймэрхүү ерөөсөө секундын дотор гаргах шийдвэрүүд бол одоо манай спортод бол хамгийн чухал байдаг. Тэгээд тэр утгаараас их одоо ингээ монголчууд маань бас ингээд чуудад маань энэ 3-9-3 сагсан мөмөг сайн зөгж байгаа хаа гэж бодож байна.
намайг уралдаж байхдаа бас мотоцикл эвдрэх үе байгаа. Бензингүй бол хойд банкнаас урагшаага дамжуулах систем маань ажиллахгүй болонгууд тэртөө нэг 800-900 км явж байгаа. Заавал ус савж явах үүрэгтэй байдаг. Тэрийг нуруундаа уурж явдаг шаланкаар бодог. Тэнгүүч яг уралдаал яг бензин тасалдаад ирэнгүүт тэр шаланк нүдэнд бодогдож байгаа. Тэгэл ойр хавьд газар оронд хүний хайсан сав маа бодогдоод ч юм уу. Тэгэл ерөөсөө ингээд нэг маневрчлал зогсон зогслоо ерөөсөө яаж урагшаага бензин юулэхээр бодож байгаа л тэгэл хойд банкнаас урагшаага юулээл амжилттай бас явсан. Тэгээ зарим үед нь болохоор уруу газар зогсож байгаад 29 урагшаага шууд шаланкаараа дамжуулаад явчих ч юм уу. Тийм нэг биднес нэг арай жоохон тийм юмыг нэг газарт нь шийдчих асуудлуудыг шийдэх арга илүү хөгжсөн байт юм болов уу гэж харсан. Монголчууд юм уу эсвэл нүүдэлчд гэдэг юм уу альва нэг соёлыг амар хурдан өөрийн болгодог. Өөрийн болонгуудаа тэрийг ерөөсөө мөнхийн юм шиг болгож өөрчилж чаддаг, хэрэгжилж чаддаг. Тэгээ би яг иймэрхүү чанараараа тэгээд нөгөө нэг гэрэл зурагч найз нарынхаа буйнаар миний нэг ойлгосон юм танах асар хурдан өөрчлөгдөж байна. Асар хурдан сайжирч байна. Монголчуудын хэв маяг амар хурдан өөрчлөгдөд нөгөө сайн тал руугаа их сайн явж байна гэд. Тэгээд урдхан тийм байгаагүй юм одоо бол шал өөр болчихё гэх тээ. Одоо бол манайхан бол гар утас центр чи одоо 90-30 жилийн өмнө шүү дээ. 30 жилийн өмнө үзэгдлээс өөр ертөнцийн гаргийн юм шиг л байсан. Одоо манайх тэргүүгээр төсөөлөхгүй шүү дээ. Одоо юу картгүйгээр автобусанд явна гэдэг ойлголтгүй. Банкны карт хэрэглэхгүйгээр яаж явна гэдэг манайх ингээд тийм нүүдэлтийн хамгийн амууштай юмыг маш хурдан өөрөмшүүлээд маш хурдан эзэмшээд жирийн юм шиг болох шээ. Энэ бол гайхамшигтай л гэдэг. Хамгийн нэр зөрөгтэй хамгийн тэр омог бардам хүмүүс бол монголчууд. Тэнд бөмбөд уурлаа буундуу гарлаа гэхэд шууд л тэр буундуу гарсан зүг рүү буугаа анлал босдог. Олон орны цэргүүд байгаа штэ. Бүгд ингээл хөрхөн нүдэн бүлтгэнэл тэр чин одоо гар гэвэл гарна штэ. Тэгэл машин тэргээ бэлдээл ингээл явж байгаа. Ганцхан тэнд би гараа гэдэг нь монголчууд. Тэр магадгүй бидний өвд эцсийн те яг тэр цусаараа хамгаалж эх орныхоо төлөө боссон хүмүүсийн л яг тэр үр удам гэдэг нь тэндээс л харагддаг байна. Бидний монголчуудын халахын заяа ихэ гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Тэрний үгээр яг одоо түрүү хоёлын гэж ярьжсэн. Яг эцэгтэй үед дээр ингээд зүг сүнсээс ирсэн байхгүй. Сүнсэн сэрнэ гэдэг. Одоо хүмүүс намайг ярихаар ингээд хит хиймэл сүнслэг юм гэж гүйлдэ энэ өөр л дээ шинжлэх ухаанаараа бас шал өөр юм байгаа л да. Угаасаа бидний одоо цуснд байдаг бидний сүнсэнд тэднийг сэрэх нь л чухал юм байна. Тэгжиж бид өнөөдрийнхөө тусгаар тогтнолыг өөр мөх авч явна. Тэрнийг авч явахын тулд бидний үед өнгөрсөн үе цаг үед одоо мөнхрөн үлдэж байгаа. Маш их золиос, маш их цус, маш их нулимс бүх юмны дондор туучин гарсан өвөг дээцүүд юм. Одоо энэ бүхнийг гэрчүүлээд өнөөдөр түүхийн шаргал хуудсан дээр өөрснөө нэрийг тодоруулдаг явж байгаа. Мундаг хүмүүс байна. Үрэтэх Улаанбаатар рэп гэж мэдэх хөөхөө. Янарыг бүргэ намзуна нүргэ миний хөвгөө таслах түргэ. Монголчин амар хайр хөрөм ус шүү дээ. Хайр хөрөм шүү дээ. Бид нар чинь ийм цөөхүүлэхнээ тэгснэ өдөө хүртэл одоо ингэ байж энд монгол хэлээрээ бодоод монгол хэлээрээ ингэ яриад амар том хоёр гүрний дунд ч гэсэн ингэ байж байгаа маань өөр амар агуу гэж бодож юм байл те. Тэр үндсэн үлийг хэмжээнд хүртэл сэтгэж улс орныхоо тусгаар тогтлыг босгоод ирсэн гэдэг нь дахин бий болгоод одоо өнөөдөр даваад ирлээ шүү дээ. Энэ бол гайхамшиг юм шиг санагдтыг. Одоо жишээлбэл Манжийн Ноёрхолд 220 жил байхдаа Алтан ургийн өвөг дээдс чинь за бид бас ийм том гүрэнд орчих юм бол бас юу яаж магадгүй уусчих магадгүй энэ цөөхүүлээ. Манжийн хаанаар ямар ч гэсэн дотооддоо бүх одоо үндэснийхээ цасан төхнөх эрхийг авч үлдэх ийм хуулийг батлуулчихъя гээд одоо Монгол руу аваачаад хятадуудыг дураараа орж ирэх, хятад хүн Монгол ихнэр авах
энэ бүх юмнуудыг одоо ингээ хориглосон гадаад Монголын хууль гэдэг манжин ханаар болсон баг. Тэр хуулийн хэрэг дээр бол бид одоо манжин хууль бүрдсэн гэдэг чинь яг гол юмнууд нь ерөөсөө гэдэг. Өөрийнхөө дотоодоо засан дахин бол хууль ингээ батлуулад. Тэгээ 220 жил тэсэж байгаа. Бусдын иргэшэлд 200 жил болчоод ямар ч боломжгүй нөхцөлд морь унаад хувьсгал хийгээд тусгаар улсыг авч үлдэнэ гэдэг бол ер нь бараг байхгүй. Тэр үед чинь төмөр зам тавьчихсан байлаа шүү дээ. Хөрш орнууд. Манжин төрийн дууцсан цагт нь цэргээ авчиж манжин төрийн нэрийн өмнөөс байлддаг байсан ийм цаг үе бол би. Үүнийг эсэргүүцсэн болгон эргээрийг хүс тэмтрүүлдэг. Тамлан алгаддаг үе бас байсан. Тэрэгний дугуй тэнцүүлнэ гэдэг шиг юм болсон байхгүй. Зүүн гарыг. Одоо тэр зүүн гарын сүмд мортойгоо орж ирээд манжинаар сүмийн лам нарыг толгой дараалан одоо хядаж. Энэ одоо олон үйл явц чинь монголчуудын геноцид шүү дээ. Манж нэр хийс. Нөгөө том гүрэн шүү дээ, нөгөө манж. Их Монгол улсын дараа Азад гарч ирсэн хамгийн том үндэс. Өнөөдөр байна. Нутаг нь байна. Бага. Тэг улс байх. Өөрийн гэсэн туг байхгүй. Сүлд байхгүй. Соёлын зүйлээ хадгалаагүй. Хэлээ хадгалаагүй. Зүгээр л хятад. Нанхад. Тийм л болно гэсэн хэл соёлгүй болохоор эрсдэс байгальд амьдарч ирсэн монгол хүн амархан бууж өгдөггүй. Унсан ч босдог. Хэцүү үед гарц олдог. Энэ бол номноос сурсан ухаан биш, амьдралаас олдсон нүүдэлчдийн ухаан юм. Монголчууд морьтой цуглал, хааныгаа өргөмжлөл, өөртөө засах тусгаар улс байгуулаад Орос хятад өрн дахны орнуудтай харилцаал завшаантай цаг боломжтой болгоныг ашиглахыг оролдож ирсэн. Номноос өрн Оросод айлчлаад Оросын бүрэн хяналтын дотор айлчил явагдаж байхад шөнө айлчлалын бүрэлдэхүүний орчуулагч нь богдхааны бичгийг аваачаад Японы элчин сайдын хаалгыг балгаж жагаад хасаах эдлийн үзэн сурвалжлагч дамжуулаад тэр нь Японы эзэн хаанд хүрнэ гэдэг бол монгол хүнээс л гарах байна. Хүн гүрнээс эхлээд их эзэн Чингис хаан түүний үр хойчийн бүтээсэн агуу түүх өнөөдөр бидний үед үргэлжлэн бичигдсээр байгаа билээ. Монгол хүн бол дэлхий дээр байгаа 8 тэрбум хүнээс бол өв соёлтэй түүхээрээ их онцлог онтоо гэж би бодож явдаг. Их агуу түүхтэй, агуу өв соёлтой ард түмэн. Үндэсний их баяр наадамаар бид нар барилтаал яг гоё солиодууд бол гарахад бол эсвэл цагаан дугаа харна тий. Монгол улсынхаа том намирж байгаа Эстоны ард байгаа тэрийн талбайгаа харна. Ард түмнийхээ ухаан төрлийг сонсно. Энд бас тусгаар тогтносон улс тий. Үндэсний их баяр наадам яс сайхан юм бэ л гэж боддог. Гадны тайзан дээр гарах үед илүү юу онцгой байна гэхээр Монгол соёлоо, Монгол одоо дууга илүү ингэж гаргаж ирж өөртөө холбож байгаа энэ нөхцөлд би илүү онцгой байна гэдгийг би ойлгосон байхгүй. Ийм онцгой өөртөө гэсэн юм зүйлтэй байна гэдэг чинь нэг тийм одоо бахархаа штэ зүйлтэй босод оронтой харьцуулахад бас тий. Монгол угаасаа л бүр одоо өвгд эцсийн үеийн рок урлаг байсан байхгүй юу? Одоо энэ хархил дуулаад байгаа
шахад дуулаад байгаа тийм ээ. Эдгэр зүйлүүч бүгдээр рокийн үндсэн дуулалтууд багтдаг. Үндсэн дуулалт. Өвгдийн тэр одоо товшуураараа ингээд тоглоол, хурдан тоглоол, буулаад тэгэл бүжиглээл аархаал ингээд байгаа юм ч ерөөсөө рок үнд суурь нь угаасаа тэр монголчуудад байсан байна. Хоёр одоо морин хуурын хоёр утас, товшуурын хоёр хөг итэр байна штэ. Энэ хөгүүд нь кварт үе квинтер хөглөгддөг. Тэр хөг нь өөрөө рок хөг байна. Гадныхаа хараад бүр өстө гайхш үү хоёр хуудастай юм уу энэ гээд бүр тий хоёр хуудастай хөгжмөөс ямар их юм дуурд юм бэ энэ гээд гайхад. Тэгээд тэр хийцийн бол айгүй их шүтдэг хараад бүр гайх. Манай энэ көш галаа хоёр бол одоо тэр ууран дээр бол хараг л соол гитар шиг одоо тэр соол гитарын дээр гадных яаж тоглодгоо яг тэрийг хууран дээр яг тэгж л тоглож байгаа байхгүй одоо. Тэгээд тоглоод ирэхлээр тэд нар бүр хараад бүр гайхаад байгаа байхгүй. Үх ч гэсэн гитарын элементүүд бүгдийг хүсэж штэ гээл те. Нэг майхтар ингээл гармаараа цохоод хийдэг юмнууд ч хууран дээр бүгдийг нь хийгээ тоглоод ингээд боллоод байгаа байхгүй. Тэгээд энэ чинь хараад бол тэд нар бол шүтнэ л те. Энэ далай бол далай их Монгол улс гэсэн ёг тэмдэг юм. Далайн дундаас цэцгэлж байгаа ариун үеийн цэцэг дээр соёл гэсэн эрхэм үсгийг бадрангуй галаар хүрээлүүлсэн далай их Монгол улсын ариун соёл эрдэнэ галмит бадран мандаж Монголын төмөн ард хүрт манд тугай гэсэн үн утгатай манай дээдсийн ариун нууц ёг дохооны тэмдэг юм. Монгол хүн гэдэг бол Монгол нутаг дээр амьдарч байгаа монгол цустай хүнийг хэлэхэд хэцүү байхгүй юу? Монгол оюун сэтгэлгээтэй хүний тухай яриад шүү дээ бид нар. Тэгэхгүй бол Монголыг монголоор нь авчих асуудал ерөөсөө бүтэхгүй. Одоо соёл яс саншиллын уламжлал бол өөрөө монгол хүн байх нь баталгаа байхгүй. Хоёулаа үнэхээр алсыг харж чадчихсэн учраас хоёулаа хятадууд монгол өчгийг сургаагүй, монголчуудад хятад бичиг сургаагүй. Агуаский зохиогоод явхдаа энийг төрийн бичиг болгоод ингээд одоо өргөж ирсэн. Энэ чинь алсыг харсан. Дараагийн хаан ширээн суух хүүхдүүдэд хар хоримт бэлдсэн. Суурин иргэншил тасгахгүй, нүүдлийн иргэншилийн төв болсон их нутаг хар хорныг мэдэрч өсгсөн. Чардын хувьцаалын 102 жилийн өмнө дэсний 2 наадмын урдан шүтлэнгийн уралдааныг дундгой ангийн дүүс сумын уяж Эрдэнэгийн улаан хүүгийн үйсэн урдан харуулаа төрийнхэн 2 наадмыг хүндирөөд хөтлсөөрл барайны зурхаар орж ирж харагдж байна. За харуулаа өдөөсөн таяаваад байна. За яг хөө тэгээ мөрний сүлбоогоод уяач болж төрхийн завшаан заяа одоо завшаан ч яг заяа тавилан бас баргийн эр хүнд заяа ахгүй л тавилан л та. Дээрээс нь би хүүхдүүдтэй бас хэлдэг. Одоо миний 2 том охин ч ямаас арай ухаан суух гэдэг. Одоо би Монголын нус төвчийг уншуулж байгаа. Монгол өчгийг сайн сурч. Одоо морин уур тоглол сургаж байна. Тэгээ одоо түүх уншуулна шүү дээ. Тэгээ одоо бас өөрхөн мэддэг юм байна. Удаасаа морцсон дээр. Нус төвчийг бол эн чин бохгүй да. Тэгээ явандаа эн чин их хөрн хайрлна. Намайг байхгүй болоход миний нутгийг луусыга тэр яргаталыг авч тэгэдэн бодлогыг амьд авч бүтээ авч үлдэх хүн чи миний хүүхдүүд байхгүй. Амай сэлэнгээ гэдэг сүнхний дизайнер мэргэжилтэй хүний сонирхол татсан гайхамшигтай сүнхийг зорж байна. Я бодоод үзсэн чинь би тэрэнд Японд ингээд тэгээ хүүхдүүд маань тэнд төрж өсөөд одоо том маань 9 настай 9 нас хүртэл тэнд амьдраад ингээд хүүхдэд хараалсан чи ер нь яг Япон л би өсгöd байгаа байхгүй юу. Тэгсэн чинь би ч уг нь эх орондоо хувь нэмэр оруулах гэж бодсон байгаа хүн чинь тэнд хамгийн том хөрөнгө оруулалтыг тэнийг алдсан байгаа аим мэдрээд гэн ч юусаа болохгүй байна. Бид нар ч Монгол хүн өсгөх хэрэгтэй. Тэгээд Монгол хүн нээж өсгөж чадахгүй жиж ягаад нэг Монголд үлдэрлээ гээл тэргээ гадагшаа гарна гэж яриад яваад идэг юм бэ. Надад тийм ярих эрхч үсэг байгаа байхгүй. Тэг ерөөсөө л буцаа хоёр хүүхдээ ер нь монгол хүн болгож хамгийн хөрөнгө оруулалтаа хий гэдэг нэг шийдвэр гаргачаад тэг яг болцол юм тохироо яг сая 5 сар тохироо тэгээд нүүчирсэн баг. Тэгээ манай хоёр хүүхдүүд амир хэрэгжлөөтэй бүх юм болдог гэдэг байхгүй. Юу ч хийж чадна гэд тэр нь сэтгэлгээний хэрэгчлэг хэлээд байгаа юм л да. Сая
physical age гэдэг сайхан юу боллоо шоу боллоо. Тэр physical age дээр би нэг зүйлийг андуулсан байхгүй. Тэр гадныхны бичээд байгаа коммент дээр энэ залуучууд орчуулж тавиад байна шүү дээ. Тэрэн дээр Монгол хүн гэдэг чинь ийм юм уу гэдэг тийм үндэснийх нь онцлог, хандлага, харизмын ингэж тодорхойж хэлээд байгаа байхгүй. Тэр Аз хүмүүсээс тэр одоо тэмцээнд болсон 6 монгол залуучуудаас тэр монгол хүнийх нь ерөнхий тэр хүнтэй харьцаж байгаа, юмд хандж байгаа хандлага, асуудлыг шийдэлж байгаа сэтгэлгээнийх нь асуудал энтрийг ингэж тийм хайрцаглагдаагүй. Тэгээд нэг өөр байна гэдгийг нь бол дэлхийн ертөнц анзаарч шít. Энэ бол баган дуурайх хэвээр үндэсний ментал гэж би бодоод байгаа байхгүй. Тэгээд сая тэмцээнд явхад бас гадаадын өөр улсын одоо хүмүүс бас өөртөө би Монгол бас гаралтай штэ гэж бас бахархаж ярьж исэн хүмүүс бас зөндөөс одоо жишээлбэл өөрийгөө Монголын нэг хэсэг байлгахыг хүсэж байгаа бас хүмүүс яагаад би анзаарсан байхгүй. Чингис хаан ч бас манай одоо өвөө штэ ч гэдэг юм уу те маш олон тийм хүмүүс надад таарлцсан байхгүй. Тэгэл бадгаар монголч өөрөө тийм их хүчрэхэг те хүмүүсээс бидний нэг хэсэг байхыг хүсдэг ийм одоо агуу арт түмэн байх шүү гэж би бодсон. Гэхдээ монголчууд ер нь айгүй гоё хүмүүс шүү дээ. Тэ. Хүмүүс одоо ингээл нэг фэйсбүүкээр ингээл нэг амар их муулаад ингээл ийм тэмстэй монгол ирчүүд ийм гээл те. Монгол хүүхнүүдийн юм гээл. Тэгэл яг нэг ярьдаг хэдэн л нэг болохгүй байгаа хэдийгээл ингээл яриад байгаа болохоос мэдгүй надад бол яг өдөө хүртэл амьдралд бол их муу юм баг таарсан үгүй. Монгол амар одоо кул шүү те амар гоё шүү. Зөвөн шүү гэдгийг л ойлгохыг амар хүсдэг те. Бид нар чинь төрийн дуулаараа сэрж төрийн дуулаараа унтдаг ард юм байхгүй. Ерөөсөө үндсэн хуулиар баталгаажуулсан ганцхан аяа хэлгүй бол Монгол улсын төрийн дуулаад бэлгийн дамжин сонингүй одоо мөрдөрж байгаа хэрэг бэлэг танхаа тийм улсууд байхгүй. Бид бүгдийн дотор зүрх сэтгэлд байдаг бүгдийн маань энэ тэр улсууд зангидаад энэ байж юу гэж гарах тавьсан. Монгол түмний сүншиг шингэсэн аяа хэлгүй байхгүй. Тэгэхээр би одоо үнэхээр өөр юу хэлсэн. Би ингээд төрөнд бол ингээд шундаг төрлийн хүн ингээд шунаад бүр ингээд За яасан сони мэрж байна. тэрийг ингээд дахин ингээд сонсомоор санагдаад байд. Би анх ингээд тэмцээнд очиод төрөнд бол ингээд сонсож чадахгүй ингээд хүрл мөнгө медаль ингээд аваад тэнгүүтээ нэг тэмцээн дээр очиод ингээд төрүүлээд тэгээ бүр ингээд тэнд ингээд төрөнд бол ингээд сонсоод яасан чи надад бүр ингээд авч болох тэр хамгийн одоо гайхамшигтай тийм зүйлийг би өөр ингэ мэдэрсэн. Дараагийн тэмцээндээ заавалчгүй яг төрийн дуул сонсъё гэж бодож юу тэмцээндээ ингээд оролцоод төрийн дуулаас кап аваад штэ медальнаас биш төрийн дуулаас Монголдо даачлаа гэхээрээ имийг зөвлөн имиж байгаа нарийн илэрхий хэлтээд яагаад гэм бол хүч биерны хувьд монголчууд Япон солонгосчуудыг бодох юм бол хамаагүй илүү учраас монгол эмч би хичээх хэвээр монгол эмчийн хэвээр л ч гэдэм үү тэр бодол ер нь толгой дээрээс их дараастай шүү дээ. Тэмцээн нэг юм тэгч нэг хамгийн түрүүлж дуудаж зүйл нь Монгол гэдэг штэ тий. Ингээд ард нэг тийм гоё нэг нөмөрнөлөгтэй хам байж байгаа юм шиг л мэдрэмж төрдөг ш нэх гоё тий. Тэгээ Чингистэй холбохоор л яах ч юм тэгэл нэг тийм огсон доторх одоо бүх бэр чадал гоё ингэж шин одоо биэнд мэдрэгдээл нэг ус босоол нэг гоё тийм. Монгол хүн бод төрсөндөө бас нэг тийм гоё их хувь заяамаа гэл нэг тэгж айгу дотор баярлж барахж явдаг шүү дээ. Монгол гэдэг бол өөрөө их тийм бүр маш онцгойлтой одоо яг юу гэж үгээр илэрхийлэхээ мэдэхгүй байна. Одоо хувцс өмсгөл зүйлтээс ахуулаад тэ энэ ярьж байгаа би нэг одоо харьцаж байгаа хүндэлж байгаа амьдарч байгаа энэ ахуйн хүртэл их тийм онцгой би энийг яг үгээр яаж хэлэхээ мэдэхгүй байна.
Ер нь бол ухамсарлуугаар зөв сэрж очиж ижил тэндээс л ер нь их хорн гэдгийг ойлгох юм байна. Тэгээд их хорнтой байх тийм үү. Түүний дараа тусгаар тогтносон тусгаар улс байх. Түүний нэг эдсэн өөрөө тийм үү бие хүн байх гэдэг үнэхээр одоо юу гэм бэ тэр амталж иддэг гэдэг шиг. Үнэхээр амтлал Монгол өөрөө гайхамшигтай амт байна. Та бол насаараа одоо хил дээр хилийн бүр анхан шатны заставаас нь эхлээд өнөөдөр ингээд цэцгэлийн дэрэн командлагчаар хүртэл ажиллаа. Хүүхд залуучууд бас хил гэдэг чинь тусгаар тогтол юм гэдэг талаасаа ярьж өгвөл эх орн гэж юу вэ гэж хүмүүсийг асуудаг. Энэ бол үгээр илэрхийлж боломгүй зүйл. Эх орны хил дээр очиод энэ миний нутаг, энээс цааш харийн нутаг гэж бодготол хүний дотор мэдрэгддэг. Зүрх нь номгшоол. Сэтгэл нь хөдлөөл. Би чи эх оронтой юм байна шүү гэдгийг л мэдрэгдэж эхэлдэг. Монгол хүн болж төрнө гэдэг хосгүй хувь тавилан, тэр бахархал, тэр омогшил Монгол хүн бүрийн зүрхэнд лухшиж байдаг. Сайхан хувь зүйн төрсөн тэгээд тэнд их бахархаж явд юм. Сайхан ард түмэнд хайлтж хөндлөгдөд ингээд явах сайхан юм билээ. Би бас ямар хувь зүйн төрсөн юм бол гэж бас ээж аваа өртөө хэлдэг манай хоёрын ээжлээ. Сайхан ш төв зөнгөлтөгтэй дус төрүүлсэн мөрөө хөтлөд ороод ирэхтэл сайхан миний Монгол ард түмэнд шуугуулдал сайхан болоод өвчтөг. Төв зөнгөлт сэрүүлтэл дөнгөнөл мө сайхан шүү. Тэр өөрөөр хэлбэл Монгол хүнийг ойлгохын тулд Монголын ертөнцтэй амьдралын хэв маягтай газар нутагтай энэ нүүдлийн ахуй байдалтай нь бол уяж холбохоос өөр аргагүй. Тэр ёсортхооны тэр эрхэм сайхан одоо чанарууд энийг л дахиж гаргаж ирэл тэрийг л дээдлэл явуучих юм бол бидний эх орнд хөгжил цэцгэл доктортой хөгжил цэцгэлэл сэтгэл тэнүүн амьдрал ирээдүйдээ итгэл үлээсээ амархан хүрээд ирж. Англи заяат монголчууд бидний өвгдөөс хэртээ 2000 гаруй жилийн өмнөөс Хүү Азийн цээжинд төр тусаа байгуулж, булгар төрөө мандуулж, хүүх соёлоо бүтээж, даян дэлхийд суу алдраа дуусгаж ирсэн бахтан сайхан хүүхтэй байлаа. Монгол тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан батархалтгай.